밑에다가 이제 바른다 야르트 친 맛. 아이들은 저시치시대 되게 말하다 친. 저자르나 페이스북에 되게 친. 되게 이메일에 베이트 되게 오다사. Бид нэр өдөр тутам хараад хийгээд байдаг зүйлс байдаг боловч тэрийг бас очрын мэддэг бай тээ. Одоо тэр одоо нэг тань мэдгүй тайлбар чинь хэлийн овоо гэдэг сэдв байж байгаа ч тийм. Тэгээд тэрийг бол одоо барагтай хүн мэдгүй л байна. Ер нь овоо гэхээр адилхан л одоо чулуунууд ингээд овоосон байхаас чухам ямар овоог мэдхгүй. Очоод тэгэл нэг тойроо 3 тойроо чулуу тавьдаг юм л гэсэн ойлголттой байдаг жишээтэй. Тэгээд дээр нь одоо энэ Монголын аман уламжлалт чинь их чухал юм байт юм байна. Яг үндэ бол Бурхан гэдэг ойлголт монголчуудын дунд амар уламжлаад ирсэн ойлголт байгаад байдаг тийм. Тэр нь юусоо вэ шүү дээ. Ямар ч шашиндаа таарч тоглохгүй байна. Та нар бас гайхажсэн ч гэж магадгүй. Би бол их гайхдаг байсан. Тэгээ ингээд хараад байвал тэр чинь аман уламжлал дээр яваад ирсэн эртний улбаатай домог тойлс дээр нь тэр Бурхан гэдэг ойлголтоос өөрмөц. Би бол тэрүүгээр их бахархаж байгаа. Монголчууд Бурханы талаар ийм сонин ойлголттой байна гэдэг чинь тийм. Хаач байна. Өөрмөц. Энэ бол одоо контент бүтээгчид болоод одоо бусад хүмүүстээ их л хэрэгтэй юм байна л та. Ер нь бол одоо орчин үеийн контент бүтээх одоо бүгдэд зориулсан танин мэдхэн контентууд бүтээхэд энэ уламжлалаа өвсөйлөө ухаж түнхэж үзвэл энэ хангалттай их юм байна гэдгийг бас би энэ номоор уулын харуулъя гэж бодоод тэгээд бас их хүсэж байсан гэсэн. Тэгэхээр энэ нэг иймэрхүү маягаар хийж болох нэ. Тэгээд ингээд хийвэл нэг сонирхолтой зүйлс байна. Нэг ном бүгдийг хийх боломж байхгүй хийж чадахгүй. Утгагүй зүйл болно шүү дээ. Тийм. Бүгдийг багтаасан заавал болохгүй. Ийм учраас ямар ч байсан хүмүүст одоо хэрэгтэй байх гэж бодож янз бүрийн хүмүүс уншуулж үзүүлсэн. Чин залуу одоо мэрэгжил
одоо боловсролын төвшин янз бүр өөр үүсэр тий. Тэгж яхад бол их уншдаг хүмүүс хүртэл мэддэггүй юм байдаг. Яг тэгэхээр ер нь бол дандаа манай тэмдэглэж байгаа номнуудын чинь 80% нь орчуулгын ном байдаг байна л да. Тэгэхээр уншина гэдэг чинь ерөөсөө гадаад юм уншаад. Тэгээд одоо энэ асуудал болохоор ерөөсөө зөвхөн танил юм шиг хэрнээ идэхгүй зүйл байна. Тэгэхээр бас ачаалбартай байх гэж бодож байна. Тэгээ энэ тал дээр археологч Эрдэнэбаатар багш нэмээд бас надаас илүү юм ярьж өгөх байх гэж бодож байна. Эрдэнэбаатараа хэлж байна. Зүгдээ баярлалаа. Энэ бол яхаа том оюуны хөдөлгөөр бол Монгол үндэсний яг энэ хэлцээний хөв. Энэ бол Монголын түүх бол энэ аман домог туйлдаг бас үндэслэг. Манай Ахмад үеийн нэртэй хэвлэгээ монголчуудын усаа гарлыг аман түүхээ өмших нь ядартай бүтээл байсан. Тэгэхээр манай монголчуудын түүх домог бол домог туйл бол хий хоосон санаас зохиосон байдаг. Заавал тодорхой түүхэн үндэстэй бодтой юмнаас зохиогддог. Яг тэрний одоо тодорхой жишээ бол морин өвгөн том. Яахаар одоо дэлхийн гайхамшиг болсон энэ морин өвг яаж үүссэн бэ? Яаж бий болсон бэ гэдгийг хэн ч мэдэхгүй байна. Гэхдээ монголчуудын дунд ярьдаг Бүхэ намсын домгошгчлал энэ агуу их түүх амаар дамжаад мартагдаагүй явсан. Гэхдээ одоо харамсалтай нь өнөөдөр орчин үеийн хүүхдүүд энэ цахим ертөнцийн хэдхэн их хүчтэй холбоотойгоор бид ахуйгаас улам тасгаад ахуйгаа мэдхэ байж байна. Тэгээд энийг бодтой харж үзэх боломж бий болгосон авьяас билэгт Бацангил үедээ бол маш их талархаж явдаг. 20 жилийн өмнө анх танилцахдаа Монголын улс төрчөө олон өмнө хөрөхөөс ингээд ийм залуу сайхан зураач хоёр гурвуулаа нийлээд уулзчихсэн. Өнөөдөр ингээд бие даасан хоёрын том бүтээлийн бий болгосон. Манай Монгол төдийгүй дэлхийд ингээд түгээн дэлгэр болж байгаа авьяас билэгтүүдээ одоо эрүүлэг хамгийн сайн сайхныг хүсээг. Энэ авьяас билэгт хүүхд төрүүлсэн буянтай ээжт нь бас баярлалаа. Олон сайхан авьяас билэгт төрүүлсэн хүүхдүүдийг төрүүлсэн ээж минь та бүхэн энийг одоо өөр хүүхдтэй олон түмэнд түгээн дэлгэрүүлэхэд бас өөрөө өөрсдөө хувь нэмрийг оруулаарай гэж хүсэж байна. Дүүд амжилт хүсье. За өнөөдөр манай редактор Баттөгсөх ирсэн байна. Тэн зогсож байна. Бас нэгэн даруухан хүмүүс. Манай одоо хэвлэн нийтлэл ном сурах хүчийн хэвлэн нийтлэл дээр бол асал хамгийн туршлагатай хүмүүсийн донд орохоор юм шүү дээ. За тэгээд манай хэдэн аниматор залуучууд албач камбай дээр ирсэн байсан юм. Бид нартай бас талархлаа илэрхийлнэ. Хөдөлтэй хөдөлгүй янз бүрийн юм хийгээд явлаа дөө. Үгэлтэй кино хийнэ гэсэн нэг агуу хаасан зүйлтэй. Гэсэн. Гамбатар Батвилэг мандах гэж залуучууд ирээд дээрээ бас олж дуртай. Гататын үгэлтэй кино төсөлөөр шилжиж байгаа. Ийм залуучууд байдаг. За одоо Хонсог багшийг үгэх болов гэж бодож байна. Манай тайлбарууд дээр яг миний хувьд бол бас их ачаалал хүмүүс бас их сонирх болов гэдэг нэг зүйл нь бол тэр наадам ба цаглаг гэдэг хэсэг байна. Тэгэхээр ер нь бол одоо наадам гэж хөрцөглөд хий яадаг юм бол наадам яагаад хийдэг юм бэ гэдэг бас мэддэггүй байхгүй тийм. Энд чинь бол яг сүүлийн үед яг судлаач гаргаж ирээд тавьсан. Гэтэ уул нь бол фэйсбүүкээр өөрсдөө тэд нар юм тавьдаг л да. Гэтэ тэр чинь хүмүүс олж үзэхгүй маа. Тэгээд энэ талаар бас та дэлгэрүүлээд ярих уу. Тэгээд бас их сонирхолтой байна. Сайн байна уу та бүхэн.
영남 хайртай Батцэнгэлтэй баяр хүргэе. Батцэнгэл бол та бүхний мэдэж байгаа. Манай улсын одоо нэртэй жураачийн нэг. Тэгээд одоо 10 жилийн өмнөөс одоо нууц цоныг дэлхийд түгээн дэлгэрүүл ажил эхэлсэн. Тэгээ 10 хэдэн улс орны хэл амжилттай сайхан явагдаад Монголын байтугай дэлхийн нийтийн бүртэл болоод энэ хүний алдарч тэр хийсэн бүтээсэн зүйлүүд нь энд одоо та бүхэн харж байгаа. Гэхдээ одоо сайн саатан олон гэдэг шиг бас энэ хэдэн жил Батцэнгэл минь хүнд өвчнөд нэрвэгдээд хэдийгээр хүнд хэцүү байсан боловч өвчнөө ор дээр өөрийнхөө хийж бүтээх зүйл эх орныхон өв соёлоор бахархсны дүнд өнөөдөр та бүхнээ мэлмэд гард бас нэг гэгэн сайхан номыг өргөн барьж байгаад нь үнэхээр их баярлж байна. За морин гуйр гэвэл баг Монгол хүн мэдгүй хүн байхгүй. Гэхдээ одоо нутаг янз бүрийн домогтой байдаг. Хоёрхан хэлгсэн дээр, хоёрхан чавгц дээр хорвоогийн 7 өнгөч байдаг нь бүх сайхан өнгө аясыг морин гуйр хөглж болдог, аялж болдог. Гэхдээ зарим үед соёл бол яг одоо манай амьдралын дунд одоо дээр үед баг морин хуургүй айл баг байдгүй. Айл бүхэн морин хуурaan жалчихсан, аль нь ч гэсэн бас нэг хэдэн сайхан ая хөглжчихдэг, дарчдаг байсан. Гэхдээ одоо сүүлийн үед янз бүрийн шалтгаанаас болоод энэ соёл гээгдэх буюу эсвэл бүх талаар өвлөгдөхгүй зүйлийг өнөөдөр маань Батцэнгэл минь соргоогоор таньсан учраас нутаг тэлгэдэг дээр морин хуурын домгуудыг чугуулуулаад бид бүхэнд за морин хуур гэдэг ийм үүсэлтэй юм шүү, ийм домгтой юм шүү. Энэ өвчм Монгол хүнээ зүрх сэтгэлийг хөглөхөд зориг санаагийн дайчилж бадруулахад ямар ач холбогдолтой гэдэг талаар тодорхой сайхан бичигдсэн. Тэгвэл морин хуур зөвхөн дангаараа биш Монголын наадам гэдэг чинь одоо 93 наадам гэдэг сур харваанч байна уу, морин уралдаанч байна уу, бүхийн барилдаанч байна уу, тэрийг монголчуудын өв соёлыг тээж явж байгаа зүйл. Түрүү хэдэн жил болсон нөө наадам энэ төр гэдэг бас янз бүрийн юм болж исэн. Бивэл яг одоо улс төр цаана орсон байж магадгүй. Гэхдээ утраа мэдгүй хүмүүс өмнө жүжиг тоглосон бол чихэн харамсдаг. Монгол хүн Монголын соёлыг наадамг байгаад төсөөлхийн харахгүй. Тэн зүгээр нэг хэдэн бөхөд дуртай, хэдэн морид дуртай, сур харваан дуртай хэдэн хүн очоод тэнд зүгээр нэг сармагчийн шиг жүжиг тавьдаг биш. Монголын наадам гэдэг нь энэ Монгол үндэстэн, Монгол угсаасан одоо хүн үгийн үеэс ч байна уу, 13 дугаар зууны их Монгол улсын үеэс ч байна уу, бидний өв соёлыг тээж явж байгаа. Монгол хүнээ бүхийдээ бахархал, ёс суртахуун, жиг даяг улс төрийн ухаанаас эхлээд энгийн арга иргэдийн баяр чингэл бүхийдээ багтал сонирхол тэнд байна. Ийм учраас энэ морин хуурч гэсэн яг одоо үүнийх нь сод болж үрцэн хөгжмийнх нь энэ хөгжмийн тухай өнөөдөр одоо Батцэнгэл маань маш гоё сайхан зурагтай, дүрстэй, үлгэртэй түүхтэй бид бүхэнд бүтээж өгсөн явдал бол манай хойч үеэс бид бүхэн бас өөрийн үндэснийхээ өв соёлоор бахархах, цаашдаа энэ өв соёлоо хамгаалж хөгжүүлэх гэдэг эрч хүчин бүхэн энэ үжигслэнээс энэ номноос олж бүснэ гэж бодоод Батцэнгэл түүтэй бас дахин баярлалаа ингэж байна. Та бүхэн ч гэсэн ийм хөдөлгөөнтэй байгаа бахаа гэж бодлоо. За баярлалаа. За тэгэхээр ер нь бол өв соёлыг одоо сурталчлах түгээр дэлгэрүүлэх ажил бол яалтчгүй одоо сонирхолтой контентээр дамжиж тэр хүмүүс хайрлагдах зүрхэнд нь хүрэх тийм нэг баатраар дамжин тий гарцаа авах тэр том хүмүүс адилхан хүүхдүүд ч адилхан. Тэгээ хүүхдүүдэд бол мэдээж хүүхдийн киноны баатруудаар илүү хүрдэг. Ийм учраас энэ жонон хармаар энэ дүр тэрүүгээр дамжаад одоо энэ өв соёл түүхээ хайрлах тэр сэтгэл нь одоо зүрхэнд нь багтжаасаа гэсэн зүйлээ би бүтээсэн. Тэгэхээр одоо нанждыгаа урьж байна. Одоо манай нанжид болохоор ийм одоо энэ хоёулс аман захаад яг багнад судалдаг. Хамгийн сүүлд танилцаад надад бас их чухал юу өглөө. Би бас нэг урд нь жоохон
өөрийнхөө уншиж мэдсэн нэг бяцхан юм тэгээд жаахан зөв совин фантазлаа бичсэн байсан байхгүй юу. Тэгсэн манай хүн болов тэрийг судлаад үгүй ном болгоод төвлөрсөн байсан юм билээ. Тэгээд би бүр их баярлсан. Тэгээд нанжид бол бас надтай адилхан одоо энэ үлгэр туйлсыг домгуудыг үлгэрүүдийг одоо шинчлээ. Одоо ингээд хуучирч чадчихсан. Нэг 100 жилийн өмнө өвөө эмээнэрийн ярьжсэн үлгэрүүд ингээд нэг гадна дотны судлаач тэмдэглэж авсан үлийг одоо ингээд дахин хэрэглээд байна. Тэгтэл одоо ингээд асуудал гараад эхэлдэг. Энэ дээр чинь бас ингээд жаахан асуудлууд биш үү лээ. Хүчээр хийлэл байна. Бас мэдээж шүү дээ чинь 100 жилийн өмнө цаг хугацаа өөр байсан шүү дээ. Дэлхийн 2 дугаар дайнаас хойш бидний төрлөختөнд чад ахыг үнэлэг ярьдаг болсон юм чинь. Тэгээ ийм шинжлэл бол зайлшгүй шаардлагатай болчиход байгаа гэдгийг надтай адилхан олж хараад бас хүүхдэд зориулсан шинэ үлгэрийн номуудаас нэг хэдийг хэвлүүлсэн хүн байна. Тэгэхээр бол тэр талаас үг хэлэх болох гэж бодож байна. За баярлалаа. За өнөөдрийн сайхан номоо нээж байгаа Батцэнгэл ахт баяр хүргэе. Бид хоёр чинь баг саяхан л танилцсан хүмүүстэй намар тэр наадмын хойно хин тэр Ганбаатар гэх залуу бид хоёр халимагт нэг жил хамт амьдэрсэн. Тэр Ганбаатараар дамжуулаад танилцсан. Би нэг хүүхдүүдэд бас энэ юмыг ингэж хүргэх хэрэгтэй байна гэд манай хэдэн залуучууд ярилцаад гисэр жангар энтриг тэгээд тэр хуучин үлгэрүүдийг жоохон шинжлэх ийм ажлуудыг сүүлийн жилүүдэд хийж байгаа. Гэхдээ миний гол хийдэг ажил бол юу гэхээр тэр баатарлаг туйлыг судлах жоох юм чинь баг судалгаа гэдэг чинь хүний хобби баг болцсон. Ийм цаг юм шиг байна. Тэгээд тэр очиргоо өдөртлөхөөр Монгол туйлын үүсэл гэдэг номыг бичсэн хамтарч. Тэгээд тэр номыг манд их өндрөөр үнэлсэн хүн байгаа юм. Батцэнгэл ах. Тэгээд энэ нүүдчдийн сэтгэлгээний нэг сонирхолтой юм байх шиг байгаа. Одоо археологчд бол одоо Эрдэнэбаатар багш байна. Зөндөө их олон сонирхолтой гоё зүйлсийг ингээд олж нийт дийлгэж тавьдаг. Тэрийг тайлбарлах ажлыг хийдэг бас нэг хэсэг хүмүүс энэ Монголд хэрэгтэй юм шиг надад санагддаг. Тэгээд тайлбарыг бол бас зарим хэсгийг бид нарын үлгэр домдом уу туйл дээрээс олж болно. Яг л тэр сэтгэлгээнд тусч ижил хатан дээр юм уу тэр ямар нэг урлагийн бүтээл болж тусч байгаа. Тэр сэтгэлгээ нь бол мэдээж уран сайхны сэтгэлгээ байгаа. Одоо хамгийн техникчсэн юмыг хүртэл хүмүүс хүсэл мөрөөдөл уран сайхны сэтгэлгээнээс гаргаж ирсэн байгаа шүү дээ. Тэгээд энэ морин хуурын домгийн хамгийн гайхамшигтай морь гэдэг монголчууд хизээ түүхэнд гарч ирсэн. Тэрнээс авахулаад нэг салаагүй нэг юм байх шиг. Тэгээд морийг бид нар юу гэж боддог вэ гэхээр хушууных нь үзүүрээс аваад сүүлнийх нь үзүүр хүртэл эрдэнэ гэж боддог. Одоо дум бүрийн хамартай гэдэг. Тэгээд лалтан дэлтэй гэдэг явж бол мөнгөн дэлтэй ч юм уу. Тэгээд туг сүүлийн бол суултан сүүлтэй гэдэг. Шүрэн дэлтэй гэдэг ч юм. Дөрвөн дуурайнаас нооч баддаг гэдэг ч юм уу ингээд. Тэгээд энэс гадна энэ морийг бид нар юу гэж бодоод байна гэхээр их ухаантай гэж бодоод байна. Яг хүний амьдралд тусалдаг. Тэр баатар заавал тусалдаг. Хамгийн мэрэгэн зөвлөгч байдаг гэдэг ч юм. Тэгээд ингээ морины тухай бодоод авах юм бол морины тухай бодох дуусах. Өнөөдөр хүртэл ингээл манайхан морины тухай 21-р зуунд шүлэг мүлэг бичээд дуу зохиогоод л ингээ. Тэр ерөөсөн сэтгэлгээнээс арилгахгүй нэг юм зүйл. Тэгээд энийгээрээ дамжуулж явсаар нөгөө хамгийн гайхамшигтай баг цорын ганц гэж хэлмээр юм уу? Хөгжмийн зэмсгээ морин хуур болгоод ингээд морьтой холбоод ингээд нэрлэлсэн. Энэний тухай судалгааныхаа үлдсэн дээр мэрэгэн ах маань ном хэвлсэн, зохиосон. Тэгээд одоо бас олон зохиолчдын өмнөөс бас уучлалт гуйж байна. Ингээд зураач хүнийг зохиол бичих хүртэл зовоос нь уучлаарай. За ингээд уран бүтээлийг илүү амжилт хүсье. Эрүүл мэндийг хүсье. За, зохиолын тухай ярих нийтдээ.
юу уулнаа зохиол хичээл хэлэхээр бодоагүй. Мэддэг чаддаг хүмүүсээр бичүүлчихвэл амар юм гэж бодоод байна. Тэгээ би зүгээр кино зохиол бичихвэл амархан тий. Зүгээр дэлгэцэн дээр үлдэх зүйлүүдийг бичиж явчихдаг. Тэгээ яагаад гэвэл тэгээ яг ийм үлдсэн зохиол байгийн бичихээр би бичиж байгаагүй болохоор бичдэг юм даатчихвал амар санагдаад байна. Байсан боловч тэгээ явцаар юм байгаад өөрөө тий. Тэгээ анх аким багш төлөвлөсөн чинь их гайхсан. Тэгээ том гिचээс агаагүй энэ ч нэг зургийн тайлбар шиг юм да гэсэн шүү дээ. Тэгэхээр зөв кино зохиол байсан зөв шахаад зөв юм эхлээд яцныгаа үзүүлээд тэгээ уул нь болол аким богор бичих гэсэн байхгүй би миний бодлоо. Тэгсэн чинь тэгсэн. Тэгээд би өвдөд шууд явах гэсэн. Солонгосоор явах гэсэн. Тэгээд за ер нь өөрөө бичиж даа гэдэг. Тэгээд бичсэн дээ. За тэгээд ерөнхийдөө бол юу юм. Судлаачид бас ингээд нүүр тулаад яриул сайхан байдаг байхгүй. Та нар яриа сэдвээр заяа одоо ингээд цаг гаргав. Бас бичсний та нарыг үрчлэн уншаад ярьж амжчихгүй юм дээр унших хэрэгтэй хэцүү асуудал. Дээр нь судлаачид мэдсэн бүхнээ бичиж ном болгодог. Зарим нэг зүйл нь ч бас яг эрдмийн ажлын хүрээнд хийхэд бас арай жоохон болтгоо ч гэж магадгүй шүү дээ. Зарим бодлогоо жоохон дотоод ч гэдэм юм. Тэгтээ бол би болохоор зураач зохиолч юм. Тэгээд яа тийм зарим нэг юм яг хамаагүй зөрөгтэй бичсэн. Амнаас нь сонссон зүйлсүүдийг найруулад бичсэн. Тийм болохоор бас энэ тэндээс бас тэр бол унших авахгүй зүйлсүүд нэлээд байгаа гэж бодож байна. За тэгээд энэ жил ерөнхийдөө бол манай энэ ном ер нь Францад гарах юмцтай байна. Тэгээд гарчих бол бас их сайн байна тий. Уул нь 19 онд нуус тавьж байгаа гаргахаа шахсан байхгүй. Тэгээд цаахан яриа хэлцээ хийгээд гэрээ мэрэн дээр очиад байжсэн чинь би өвдөө тэгээд ковидч гараад сац. Тэгэхээр энд бол энэ оны сүүлээр ер нь бол нэг нуус тавьж байгаа болоод энэ морин дүүлээ Францад гаргахаар яриад ер нь болохоор янзтай байна лээ. Тэгээд одоо яг энэ зон жуулч дахиухан ярил. Эдэн ном зарчих юм бол ер нь болчих гээд. За ингээд үлдэн баярлалаа. Миний ярих юм дууссан. Ярих хүсэлтэй хүн байвал нээлттэй. Энэ микрофон бол ямар нэг гараа.